Сайн байцгаана үзэгчдээ парламент телевизийн дэлхийн тойм хөтөлбөр эхэлж байна. За та бүхэндээ өнгөрсөн энэ 7 хоногт олон улсад болсон онцлог үйл явдлуудаас таймлан танилцуулъя. За энэ 7 хоногийн эхээр жил бүрийн бас урлаг болон загварын салбарын томоохон арга хэмжээний нэг тооцогддог Met Gala 2025 оны Met Gala хэмээх арга хэмжээ зохион байгуулагдлаа. За Америк нэгдсэн улсын Нью-Йорк хот дахь метрополитены урлагийн музейгээс жил бүр уламжлуулгын зохион байгуулдаг энэ жилийн арга хэмжээг эрэгтэй хувцас загвар болон мөн өнгөт арьснуудын хувцаслалтын хэв маягийг онцолсон байдлаар зохион байгуулагдлаа. За Met Gala-г Нью-Йоркийн метрополитен урлагийн музейн хувцас загварын институтэд хандив цуглуулах зорилгоор тус институтээс зохион байгуулдаг бөгөөд дэлхийн загварын ертөнцийн онцгой үйл явдал тооцогддог энэхүү арга хэмжээнд ирж оролцож байгаа зочид метрополитены музейгээс өгсөн тухайн жилийн сэдвийн дагуу хувцаслаж ирдэг уламжлалтай. За орон нутгийн цагаар даваа гарагийн үдирч зохиогдсон энэ жилийн арга хэмжээнд тус музейд энэ хавар гарч байгаа өнгөт арьснуудын стил загварыг урлах уу хэмээх үзэсгэлэнгийн хүрээнд эрэгтэйчүүдийн хувцаслалт болон ганган чамин хувцаслагаараа алдартай өнгөт арьснуудын загварын хэв маягийг тодтогч үүнд хүндэтгэл үзүүлж байгаараа онцлогтой боллоо. За энэ жилийн онцлог сэдвийг 2009 онд хэвлэгдэн гарч ирсэн зохиолч Моника Л. Миллерийн өнгөт арьснуудын хувцас загварын тухай бичсэн ном. За тэдний стил загварын хэв маягийн талаар бичсэн энэ номноос үндэслэн сэдвэлж ингэж сонгосон байгаа юм байна. За 2025 оны Met Gala арга хэмжээнд оролцогчид сэдвийнхээ хүрээнд эрэгтэй хослол, бүрх малгай гэх зэрэг эрэгтэйчүүдийн хувцас болон мөн өнгөт арьснуудын хувцаслалт загварын хэм маягийн шингээсэн хувцаар гоёж өнгөний хувьд ч гэсэн ихэвчлэн хар өнгийг сонгож хувцаслан оролцлоо. Met Gala-г үүсгэн байгуулагч Vogue сэтгүүлийн ерөнхий редактор Анна Винтур энэ жилийн арга хэмжээг Холливуудын жүжигчин Колман Доминго, рэпер A$AP Rocky, Формула 1 уралдааны аварга Льюис Хэмилтон, дуучин хөгжмийн продюсер, загвар зохион бүтээгч Фаррел Вильямс гэсэн дан өнгөт арьс эрх мөттэй хамтран дараглан зохион байгуулад байна. За түүнчлэн алдарт сагсан бөмбөгч Леброн Джеймсийг мөн хүндэт зочноор өрссөн боловч тэрээр өвдөгний гэмтлийн улмаас оролцох боломжгүй гэдгийг зарласан юм а. За 2025 оны Met Gala арга хэмжээ 2003 оноос хойш анх удаага эрэгтэй хувцас загварыг онцолж үндсэн сэдвэрээ сонгосноор энэ жил онцлогтой байлаа. За энэ жилийн арга хэмжээнд ирж оролцсон 200 орчим зочдоос Louis Vuitton-ы хослолоор гойсон жүжигчин Zendaya, Chrome Horts-ийн хар сахин даашинзаар гойсон Kim Kardashian, Thom Browne брендийн хар өнгийн өрмөс даашинз өмсөж ирж оролцсон жүжигчин Demi Moore, Marc Jacobs-ийн даашинзан хослолоор гойж ирж оролцсон мөн 3 дахь хүүхдэд тээж байгаа гэдгээ илчилсэн дуучин Rihanna, Нигерийн загвар зохион бүтээгч Уго Мозигийн үлэмж хэмжээтэй энэ цагаан өнгийн нөмрөг болон даашинзаар гойсон нэрт дуучин Даяна Росс, Валентиногийн нөмрөг болон тансаг хослолоор 2 өөр дүр төрх бүрдүүлж ирсэн жүжигчин Колман Доминго, мөн нуруундаа төгөлдөр хуур өөрч ирсэн дуучин рэпер продюсер Андре 3000 гих зэрэг энэ олонний танил алдартнуудын өмссөн хувцсыг бас загварын сэтгүүл хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолж байлаа. За та бүхэндээ сонирхуулахад Met Gala арга хэмжээг жил бүрийн 5 дугаар сарын эхний даваа гарагт зохион байгуулдаг уламжлалтай. За арга хэмжээний үеэр мөн зочид оролцогчид оройн зоог, коктейл, амьд хөгжим хослуулсан үйлчлэгт оролцдог. Мөн энэ метрополитены урлагийн музейд гарч байгаа тухайн жилийн үндсэн сэдвийн дагуу гарсан үзэсгэлэн үзэж сонирхдаг юм а. За энэхүү арга хэмжээнд тасалбар гэж байдаггүй, зөвхөн тусгай зочид төлбөртэй урилгаар оролцдог. Ихэвчлэн томоохон хувцас загварын брэнд компаниуд энэхүү арга хэмжээний 350 мянган $10-аас эхэлдэг 10 судалтай ширээг бүхэлд нь худалдаа авч ингээд өөрсдийнхөө брендийн хувцсаар гойсон алдартнуудад урилга өгч оролцуулдаг. Гэхдээ мөн олонний танил алдартнууд өөрсдөө оролцохыг хүсвэл нэг урилгын үнэ ойролцоогоор $75 мянган үнэтэй байдаг. Ингээд энэ нь тухайн жилийн арга хэмжээнээс олсон бүх орлогыг метрополитен урлагийн музейн хувцас загварын институтэд хандивалдаг ийм уламжлалтай юм аа.
За дараагийн одоо онцлог үйл явдал бол өнгөрсөн сард таалал төгссөн Ромын пап Францисийн одоо халааг авах дараагийн Ромын папыг сонгох одоо энэ кардиналуудын католик шашны кардиналуудын чуулганы одоо үйл ажиллагаа байлаа. За ингээд энэ үйл ажиллагаа бол энэ 7 хоногийн ихээр эхэлсэн. За тэгвэл энэ 7 хоногт одоо шинэ Ромын папыг сонгоод байгаа юм аа. За тэгэхээр 5 гарагт католик шашны шинэ тэргүүнийг одоо сонгох их нууц санал хураалт бол эхэлсэн байгаа. Эхний нууц санал хураалт Ватиканд болсон. За санал хураалтын эхний өдрийн өглөө Гэгийн Петрийн талбайд бол олон 10,000 хүн цугларсан байлаа. За ингээд үүрийн 5 цаг 45 минутанд Систиний сүмд цугларсан кардиналуудын нууц санал хураалтын дүн 3 цагийн дараа бол гарсан. За орон нутгийн цагаар 5 гарагийн өглөөний 9 цагийн орчим Систиний сүмийн дээвэр дээрх яндангаас хар утаа гарсан байгаа. За энэ нь бол эхний өдрийн санал хураалт одоо амжилтгүй болсныг одоо илтгэх ийм хар утааг бол гаргасан. За ингээд эхний өдрийн санал хураалт бол дууссан байгаа. За одоо 133 кардинал бол одоо дэлхийн өнцөг булан бүрээс Ватиканд ирж одоо дараагийн Ромын папыг сонгох санал хураалтад бол одоо оролцсон. За ингээд дөрмийн дагуу бол одоо 133 кардиналын 66%-аас дээш саналыг аль нэг нэр дэвшигч авч байж одоо эцсийн үр дүн гарч шинэ Ромын пап одоо тодрох ёстой. За ингээд хэрвээ одоо энэ хэмжээний саналыг авч чадахгүй бол 2 дахь өдрөөс эхлээд одоо өглөө 2 удаа үдээс хойш 2 удаа гэдэг өдөрт 4 удаагийн санал хураалтыг бол явуулж одоо 66-аас дээш хувийн саналыг авсан одоо нэр дэвшигчийг тодруулах одоо юм уламжлал журамтай байдаг. Ингээд энэ удаагийн кардиналуудын чуулганд бол одоо Аз, Африк, Төв болон Өмнөд Америкт олон бүс нутгийн төлөөлөл хүрэлцэн ирж одоо оролцсноос гадна Аз, Африкийн бүс нутгаас дараагийн Ромын пап тодорч магадгүй гэсэн ийм одоо хүлээлт бол байсан. За ингээд дэлхийн нийтээрээ энэхүү одоо ялангуяа католик шүтлэгтнүүд бол энэ үйл явцад бол анхаарлаа хандуулад байсан. За тэгвэл 5 дугаар сарын 8-ны пүрэв гарах буюу одоо кардиналуудын санал хураалтын үйл явцын одоо 2 дахь өдөр шинэ Ромын пап бол тодорсон байна. За Америкийн кардинал Роберт Фрэнсис Превост 267 дахь Ромын папаар бол одоо тодорсон. Тэрээр түүхэнд анх удаа Америкийн нэгдсэн улсаас тодорсон католик шашны тэргүүн болсон юм аа. За шинэ Ромын папыг сонгох кардиналуудын чуулганы одоо ердөө 2 дахь өдрийн үдээс хойш инхүү католик шашны тэргүүн хамтламыг сонгож Систиний сүмийн оройн яндагаас цагаан утаа одоо суунгалснаар шинэ Ромын пап бол тодорсон болохыг Гэгийн Петрийн талбайд хорон цугларсан олон дэлхийд дахинд бол цагаан утаа гаргаж одоо зарласан байгаа. За шинэ Ромын пап Роберт Фрэнсис Превост өөртөө Лео хэмээх одоо нэрийг сонгосон. Ингэснээр тэрээр Ромын пап 14-р Лео гэсэн одоо католик шашны тэргүүн хамтламын албан ёсны одоо нэршилтэй болсон. За ингээд сонгогдсноос хойш удалгүй одоо шинэ Ромын пап 14-р Лео Гэгийн Петрийн сүмийн тагтан дээр гарч ирж хуран цугларсан одоо олон нийт шүтлэгтнүүдтэй бол мэдчилж за мөн тэдэнд одоо хандаж үг хэлсэн байгаа. За энэ үгэндээ хүн бүр амар амгалан байгээ. За миний бие та бүхэнд мэдчилж за энэ мэдчилгээгээрээ дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүн бүрийн зүрх сэтгэлд инх тайван амар амгалан байдлыг бол дамжуулж байна. Та бүхэн одоо амар амгалан байг хэмээн одоо ерөөсөн. За их сурвалжуудын мэдээлснээр бол шинэ Ромын папыг тодруулахаар Ватиканд чуулсан 133 кардиналын нууц санал хураалтаар 89 саналыг цуглуулснаар тэрээр сонгогдсон. За кардиналуудын чуулганы 2 дахь өдрийн санал хураалтаар шинэ Ромын папыг тодруулсан нь орчин үеийн түүхэнд хамгийн богино хугацаанд католик шашны тэргүүнийг сонгосон одоо тохиолдол боллоо. Үүний өмнө одоо 20 дугаар зууны түүхэнд бол хамгийн удаан хугацаанд үргэлжилсэн тохиолдол нь 22 онд 5 өдөр үргэлжилжсэн бол хамгийн богино нь 39 онд 2 өдрийн дотор 3 удаагийн санал хураалтаар Ромын папыг сонгож байсан юм а. За Владимир Путин, Эммануэль Макрон гэх зэрэг дэлхийн олон удирдагчид түүнд Ромын папаар тодорсон баяр хүргэж мэдлэгээ дэвшүүллээ. За түүхэндээ анх удаа Америкийн нэгдсэн улсаас Ромын пап тодорсон гэдэг одоо утгаараа Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампаас эхлээд бас улсын үе ерөнхийлөгч нар мөн түүнд баярын мэдлэгээг бол дэвшүүлээд байна. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп
Америк улс одоо папта болсон нэр төрийн хэрэггээд түүнтэй удахгүй уулзах болно гэдгийг бол мэдгдсэн. За түүнээс гадна Америкийн нэгдсэн улсын дэд ерөнхийлөгч JD Vance, төрийн нэрмжийн дарга Марко Рубио, Конгрессийн доод дахимын спикер Майк Джонсон, Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч асан Барак Обама, Жо Байден, Жорж Буш нар Ромын пап 14-р Леод бол одоо баярын мэндчилгээ дэвшүүлж талархал илэрхийлсэн байгаа. За Америкийн нэгдсэн улс нь католик шүтлэгтнүүдийн тоо хэмжээгээр дэлхийд 4-т одоо бичигддэг бас юм маш олон католик шашин одоо шүтлэгтэнтэй юм болсон байгаа. За нэгдсэн улсын байгууллагын ерөнхий нэрмжийн дарга Антонио Гутерриш мөн анхны Америкаас тодорсон Ромын пап 14-р Леод баяр хүргэж католик шашны шин тэргүүнийг дэлхийн ертөнцид инх тайван доктортой байдлыг авчиргаад хамтран ажиллана гэж итгэж найдаж байгаагаа илэрхийлээд өнөөдөр манай дэлхийн ертөнцид инх тайван нийгмийн шударга ус хүмүүнлэг байдал нэгүслийн талаарх хүчтэй дуу хоолой бол шаардлагатай байна хэмээн одоо энэ баярын мэдлэгэндээ бол бас дурдсан юм аа. За шинэ папаар тодорсон Америкийн кардинал Роберт Фрэнсис Превостыг бас та бүхэндээ танилцуулъя. Тэр 1955 онд Чикаго хотноо одоо төрж өссөн. За түүний эцэг эх нь Испани, Франц, Итали гаралтай бол хүмүүс байжаа. За тэрээр багаасаа бол католик шашны сүмд одоо явж эхэлсэн. За 1982 онд католик шашны лам болж 1985 онд Перу улсад одоо сууршиж шашны ажилд бол хүчин зүтгэх болсон юм байна. Тэрээр Перу улсын баруун хойд нутгийн Труио хэмээх хотын сүмд багшилж ном айлдах болсон бөгөөд мөн Перу улсын давхар иргэншилтэй болж байсан юм байна. За 2023 онд Ромын пап Францис түүнд католик шашны кардинал цол хэрэгмийг бол одоо хайрлж байсан байна. Ватиканы зүгээс түүнийг Францисийн дараагаар тодорсон Америк ТV-ийн 2 дахь Ромын пап хэмээн одоо тодорхойлоод байгаа юм аа. Ромын пап 14-р Лео олон нийтэд хандаж хэлсэн үгэндээ түүний өмнөх пап Францисийн талаар мөн одоо сайхан үг хэлсэн байна. За Ромын пап 14-р Леог өмнөх пап Францисийн эхлүүлсэн католик шашны одоо шинчиллийг үргэлжлүүлэх хүн гэж мөн одоо онцолж байгаа юм. Тэрээр ядуус тусалж цагаачтад дэмжлэг тусалцаа үзүүлэх тал дээр Францис агсантай бол ижил байр суурь үзэл баримтлалтай гэгддэг нэг юм аа. За тэрээр сонгогдсныхоо дараа Гэгийн Петрийн сүмийн тагтан дээр Ромын папын уламжлалт хүрэн улаангийн өмсгөлтөй гарч ирэн шүтлэгтэн олонтаа мэдчилснээр Ромын католик сүмийн шин 90 үе эхэлснийг бол одоо мэдэгдээд байна. За Ватиканы зүгээс Ромын пап 14-р Леог бол одоо баасан гарагт анхны айлдвараа уншнаа хэмээн бол мэдээлсэн. За мөн Ромын пап 14-р Лео эх 7 хоногийн даваа гарагт анх удаага хэвлэл мэдээлэл ихнийг хүлээн авч уулзах талаар Ватиканы зүгээс мэдэгдээд байгаа юм аа. За дэлхийн тойм хөтөлбөр үргэлжилж байна. За энэ 7 хоногийн баасан гарагт агуу их орны дайны ялалтын одоо 80 жилийн ой зориулсан цэргийн парад Оросын албаны улсын нийслэл Москва хотын улаан талбайд одоо зохион байгуулагдлаа. За энэхүү парадын одоо бас үйл явдлыг та бүхэндээ онцлог өргөж байна. За ялалтын баярын 80 жилийн ой зориулсан цэргийн жагсаал Москвагийн цагаар 10 цагт буюу Улаанбаатарын цагаар баасан гарагийн 15 цагт эхэлж за 2 цаг орчмын хугацаанд бол үргэлжлэн явагдаж өндөрлсөн. За энэ жилийн ялалтын баярын парад 80 жилийн ой хүрээнд зохион байгуулагдсанараа онцлог байснаас гадна мөн Оросын албаны улсын түнш найрсаг харилцаатай орнуудын зэвсэг түвшний бие бүрэлдэхүүн ирж одоо оролцолоо. За тодруулах юм бол Хятад, Азербайджан, Вьетнам, Беларусь, Египет, Казахстан, Киргиз, Лаос, Монгол, Мянмар, Тажикстан, Туркменистан бол Узбекистан гэсэн 13 орны зэвсэг түвшний бие бүрэлдэхүүн харьцаглан оролцлоо. За мөн Украин улсад явуулж байгаа Оросын албаны улсын цэргийн тусгай ажиллагаанд оролцож байгаа Оросын зэвсэг түвшний төлөөлөл мөн одоо тусгай хайрцаг болж цэргийн жагсаалд оролцсныг тус улсын эвлэлүүд бол онцоллоо. За энэхүү одоо Украины дайнд оролцож байгаа одоо Оросын цэргүүд өнгөрсөн онд 2024 онд бол мөн анх удаага ялалтын баярын парадд бол оролцож байсан юм аа. За түүнчлэн Азербайджан, Армен, Беларусь, Босни, Герцеговин, Бразил, Буркина Фасо, Венесуэл, Вьетнам, Гвиней-Бисау, Словак, Серб, Египет, Зимбабве, Хятад, Конго, Куб, Казахстан, Киргиз, Тажикстан, Туркмен, Лаос, Монгол, Мянмар, Палестин, Папуа Шинэ Гвиней, Этиоп гэсэн одоо 26 улс орны төрийн тэргүүнүүд Энэтхэг, Индонез, Никарагуа, Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын төр засгийн өндөр дээд түвшний одоо албан тушаалтнууд, за Умар Солонгосын элчин сайд, за мөн Шанхай хамтын ажиллагааны байгууллага, хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага гэх зэрэг олон улсын байгууллагуудыг төлөөлөл одоо ялалтын баярын жагсаалд ирж оролцлоо. За дээрээс нь дэлхийн 2 дугаар дайнд оролцсон Америкийн нэгдсэн улс, Израиль, Армен,
Монгол улсын Ахмад дайчид одоо мөн одоо урагдан оролцсон юм а. За Ялтын баярын 80 жилийн зориулсан жагсаалт мөн нийт 10,000 орчим цэргийн албан хаагч. За домогт танк гэдэг одоо Т-34 загварын танкаас ахуулаад агарын давталгаанаас хамгаалах С-400 пуужингийн систем, Искандер загварын тактикийн пуужин, Ярс загварын төв алгасагч баллистик пуужин, за мөн одоо олонний анхаарлыг бас татаад байсан Гераниум 2 хэмээх загварын нисгэгчгүй онгоц гэх зэрэг олон зэвсэг машин техник хэрэгслийн цуваа бол энэ одоо удаагийн одоо Ялтын баярын 80 жилийн зориулсан цэргийн жагсаалт бол оролцоод байна. За Оросын албаны улсын ерөнхийлөгч Владимир Путин парадыг нээж үг хэлсэн. За мөн тэрээр цэргийн жагсаалын дараа олон улсын удирдагчдын хамтаар Александровын цэцэрлэгт хүрээлэн дэх одоо нэр нь үл мэдэгдэх цэргийн бууханд одоо цэцэг тавьсан юм. За Ялтын баярын 80 жилийн зориулсан цэргийн жагсаалыг Оросын одоо бүхий л телевизүүдээр бол шууд дамжуулсан. За мөн олон улсын одоо маш олон агентлагууд хэл мэдээллийн хэрэгслүүд бол одоо энэ хөө жагсаалыг бол шууд дамжуулан үзүүллээ. За ингээд 9-р сарын 5-р сарын 9-ний өдөр одоо улаан талбайд зохиогдсон одоо Ялтын баярын 80 жилийн парадаас та бүхэндээ тайлбарлан хүргэлээ. За ингээд дэлхийн тоймын төгсгөлд энэ 7 хоногт одоо Европод болсон бас нэг онцлог үйл явдлыг одоо багтаан хүргэж байна. Энэ бол холбооны бүгд найрамдах Герман улсын шинэ канцлер одоо сонгогдсон тодорсон үйл явдал байгаа юм а. За энэ 7 хоногийн мягмар гарагт явагдсан холбооны бүгд найрамдах Герман улсын канцлерийн сонгуульд Христийн арчилсан нам болон Христийн социал холбоо одоо намуудын хамтран байгуулсан эвслийн тэргүүн Фридрих Мерц ялалт байгуулсан юм а. Тэрээр Бундестаг буюу одоо Герман улсын парламентод явагдсан канцлерийн сонгох одоо 2 удаагийн санал хураалтын үр дүнд энэхүү тус улсын канцлераар сонгогдсон байгаа. Нийт 630 судалтай парламентын 316 гишүүний саналыг цуглуулах шаардлагатай байснаас тэрээр эхний нууц санал хураалтаар 310 гишүүний одоо дэмжсэн саналыг авсан нь бол хангалтгүй байсан юм. Ингээд Фридрих Мерц 2 дахь удаагийн санал хураалтаар 325 гишүүний саналыг авснаар холбооны бүгд найрамдах Герман улсын шинэ канцлераар сонгогдсон. За энэ нь дэлхийн 2 дугаар дайнаас хойших тус улсын түүхэнд эхний санал хураалтаар канцлераар сонгогдож чадаагүй одоо болсон юм. Анхны тохиолдол болсон юм а. За санал хураалтын дараагаар Фридрих Мерц парламентын ордны ойролцоох Белевью ордонд хүрэлцэн очиж за улмаар холбооны бүгд найрамдах Герман улсын ерөнхийлөгч Франк Вальтер Штайнмайер түүнийг канцлерийн албан тушаалд албан ёсоор одоо нэр дэвшүүлсэн байгаа. За ингээд дараагаар нь тэрээр Рейхстагийн ордонд ирж тангараг өргөснөөр дэлхийн 2 дугаар дайнаас хойш холбооны бүгд найрамдах Герман улсын 10 дахь канцлераар энэхүү одоо томилогдоод байна. За түүний тэргүүлсэн консерватив эвсэл өнгөрөх 2 дугаар сард явагдсан нэгдсэн сонгуульд нийт саналын 28.5%-ийг дангаараа цуглуулж ялалт байгуулсан боловч олонхын засгийн газар байгуулахад бол одоо ахин өөр намтай эвсэж хамтрах шаардлага бол тулгарсан. За энэ 7 хоногийн даваа гарагт социал демократ намтай эвсэх тохиролцоонд бол хүрч чадсан юм а. За ингээд одоо дээр дурдсан Христийн арчилсан нам, Христийн социал холбоо гэсэн энэ хоёр намын эвсэл дээр нэмээд социал демократ нам нэмэгдэж одоо ингээд 3 намаас бүрдсэн эвслийн засгийн газар бол одоо байгуулахаар болоод байгаа. За энэ засгийн газрыг одоо Фридрих Мерц шинэ канцлер болоод удирдахаар болоод байна. За эвслийн засгийн газар компани аж ахуйн нэгжийн татварыг бууруулж эрчим хүчний үн ханшийг буулгаснаар эдийн засгийн өсөлтийг дэмжих төлөвлөгөөг одоо боловсруулснаас гадна Украин улсад үзүүлэх одоо дэмжлэг тусалцаагаа зогсолтгүй үргэлжлүүлэх юм амлалтыг бол өгөөд байгаа. За мөн түүнчлэн шинэ канцлерт Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын одоо худалдаа тарифын бодлогыг сөрж зогсох. За мөн дотооддоо одоо цагаачдын эсрэг үзэл баримтлал бүхий хит барууны улс төрийн одоо намууд за мөн одоо үзэл сурт энэ төрлийн одоо үзэл суртал өснө нэмэгдэж байгаа явдал зэрэг ийм олон сорилттой нүүр тулахаар болоод байгаа юм аа. Ингээд та бүхэндээ өнгөрч байгаа энэ 7 хоногт олон улсад болсон онцлог үйл явдлуудаас танилцууллаа. Анхаарлаа хандуулсан баярлалаа.